За нефт боловсруулах үйлдвэрийн ажил ахицтай яваач Монгол улс давхар газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай маа. Тэгвэл Ерөнхий сайд Дорноговь аймгийн Зүүн Баян суманд газрын тос олборлож байгаа үйл явцтай танилцсан байна. За тус газарт жилдээ 50-аас 60 мянган тонн нефт олборлож байна. Харин олборлолтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн хүрээнд бэрхшээлүүд үүссэн байна. Доншин газрын тос Монгол компани 2003 оноос хойш $480 сая хөрөнгө оруулалт хийж 1 сая тонн түүхийн ус олборлжээ. За 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол улсын төсөвт $134 сая төлөвлөсөн байна. За газрын тос олборлох 170 цооногтой энэ онд 56 мянган тонн тос олборлохоор төлөвлөжээ. За ерөнхий сайдын зүгээс цаашид хайгуулсан олборлолтоо нэмэгдүүлэх хүссэн юм а. Хууль болон бусад ямар нэгэн хязгаарлалт бол нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд бол байх учиргүй. Тэгээд бид одоо хөтлөөр дэмжиж ажиллахад цаахаж ажиллах болно. За Доншин газрын тос Монгол компани жилдээ 50-аас 60 мянган тонн газрын тос олборлож байгаа бөгөөд 100 мянган тоннд хүрэх боломжтой гэж танилцуулав. Гэхдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд хуулийн болон бусад хязгаарлалт бэрхшээл үүсгэж байна гэж компани бодлого онцоллоо. За 2012 оноос хойш салбарын болон татварын зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт орсон нь тус компанийн үйл ажиллагаанд нөлөөлж өнөөдрийн байдлаар $14.5 сая маргаан үүсэж байгаа юм байна. Татварын байгууллага, аудит, гайлтай холбоотойгоор энэ тос олборлож байгаа компаниуд маань хөрөнгө оруулалтыг хийхээ зогсоосон. Энээс болоод бид нар жилд сая 500 мянган тонн биш, жилд 500 мянгаыг олборлох ийм төвшөнд байж байна. Манай Доншин газрын тос компани хөрөнгө оруулалт хийх нөөц бололцоо бий. Хамтран ажиллахад нээлттэй хууль эрх зүйн орчинд тулгамдаад байгаа асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. 1997 оны бүтээгдэхүүн хуваахаа гэрээний зүйл заалтыг эргэн харж эдийн засгийн өрөөгөөжийн талаар дахин хэлэлцэх нь зүйтэй баха. За дээр дурдсан маргаанд анхаарлаа хандуулахыг тус компани зүгээс хүссэн байна. За ерөнхий сайд Зандан шидрийн зүгээс шүүхийн шатанд очсон маргаанд засгийн газар оролцох боломжгүй хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.